Сумынхаа 100 жилийн ойд алтан тисээр огуулсан хүн бүр бүтээлч ажил өрнүүлсний нэгэн түүх тойдоо зориулж номон сураг босгосон юм аа. Энэ сайхан нутгаар огуулсан Эрдэнэтэн мэргэд 100 жилийн ойдоо зориулсан 3 том бүтээлийг тойрвжээ. 100 жилийн хүрээнд Улаанбаатар хотын тэсмийн нутгийн зөвлөлөөс нэлээд хэдэн ажлыг санаачилж хийж байна. Тэгээд өнөөдөр энэ сайхан Тесрэнэ гэдэг бүтээн байгуулалт хийгээд эндээ наадмаа тэмдэглэж байна. За нөгөө нэг ажил нь бид бас номын сувраг бүтээй гэдэг ийм ажил байсан. Тэгээд энийг хэдийгээр богино хугацаанд ч гэсэн миний аав бол магистрийн бүрвжив ээж мишгийн жинжээгээд энэ тест суманд өсч төрж бид нар ч бүгдээрээ тест суманд төрж өсч энэ сургууль соёлоо төгсгсөн. Тэгээ бид нэр ах トゥ нараараа нийлж хагаад номон сувраг бүтээе гэд ингэ шийдээд энэ 3 номыг бүтээсэн. Тэгээд энэ 3 ном бол эхний ботин тэргүүний малчин гээд орон нутгийн сонин байсан. 1990 он хүртэл гарсан. 54 оноос 90 он хүртэлх дугаар. За 90 оноос 2000 хүртэл тулга гэдэг сонин гарсан байгаа. За тэгээд энэ сонин дээр тест сумтай холбоотой гарсан бүх мэдээ материалуудыг түүгээд энэ ажил дээр бол Төвийн ухааны доктор Насгбаатар, Наран жаргал доктор нар ажилласан байж байгаа. Тэгээд энийгээр бол эхний бот гаргасан байж байгаа. За хоёр дахь бот маань тухайн үеийн төрийн төв хэвлэл үнэн сонины 1946-аас 1990 он хүртэл. За залуучуудын үнэн сонины 47-аас 83 он. За хөдөлмөр сонины 50-аас 90 он гээд нийтдээ 28,000 дугаарыг түүгээд тэмдэглэгдсэн садигтай Тесийнхэн гэдэг ийм хоёр дахь бот гарсан байж байгаа. За нөгөөх бот маань мэдээж өнөөдөр бид нэр 100 жилээр тэмдэглэж байгаа ч гэсэн аливаа ард түмний түүхийг 100 жилээр хязгаарлах нь бол утгагүй. Тийм учраас энэ Тесийн энэ ус нуурын зүүн сугад амьдарч байгаа Тесийн баядууд ер нь хаанаас ямар гарал үүсэлтэй хаана яаж явсан гэдэг түүхийн талаар Монголын бурхан шашны төв гандан тэгшлэн хийдтэй хамтраад бид нэр энэ оны 7 сарын 3-нд Тес 100 өв соёл шашин түүх гэдэг юм эрдэмжилгээний баг хурал хийсэн байгаа. Тэгээ 15 эрдэмтнээр илтгэл тавиулсан. Тэгээ 15 эрдэмтнийхээ илтгэлийг эмхэтгээд ном болгоод ингээд 3 бот номыг өнөөдөр Тесийнхаа удирдлагууд